Би орой болгон дүүгээ хичээлээс нь авдаг гэж өмнө нь хэлж байсныг санаж байна уу? Нэг удаа би дүүг авахар очиход ангийнхан багш дүүгээ түргэн ишлэх хийлгээд яваарай гэхэд тэр өдөр надтай ажил ар гэрийнхэн ирсэн хүмүүс олон байсан. Энэ уншлага цөөнгийн удаа хийгдсэн л дээ. Миний анзаарсан нэг зүйл бол нэгэн ахыг ирэхэд ангийн багш нь их баяртай байдаг байлаа. Энэ ангийн сүүлийн уншлагууд өмнөхөө бодвол ордын явцсан сурагчид сайжирсантай холбоотой хэдиж тэр ахын оролцоо тус нэмэр их байсанд учир байгаа юм а. Өмнө нь би яагаад энэ талаар бодож байгаагүй юм бол гэж бодсон шүү. Өөрийгөө бодоод ичгшээл басоо. Би зөвхөн дүүгээл уншуулдаг байсан бол тэр ах өөрийнхөө хүүхдээс гадна өөр хит хитэн хүүхдүүдийг уншуулж байсан. Багшийг гэрлөөгөө ихтгэн явхад их нэмэр болсон. Авах хүнд нэг өгч ирдэм, орхих хүнд мянган өгч байлаг гэдэг шиг хэрвээ бид анзаарч чадвал энгийн зүйлээс ч амьдралаас суралцах боломжтой юм шиг санагдсан шүү.